Цэрэн дулам нэр дэвшигчээс надад асуух нэг асуулт байна. Таны ажлын туршлагыг харахаар шимтгэл төлөвлөгч таны төлөө төрөөмс байгууллагын тэргүүн одоо тийм ээ. Дээр нэмээд Азийн хөгжлийн банкны хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа мэн гэж ойлголоо. Зөв. Ажиллаж ирсэн юм байна тийм. За яг энэ хоёр ажлын байртай холбогдуулаад та нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг одоо нэр дэвшиж байгаа гишүүн дээр хараа тусаар дүгнэлт гаргахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. За энэ хариулт авч. За 3 дугаар микрофон хариулна. А 2019 онд тэр ЭДБ-ийн төсөл хэрэгжүүлэх ажил дээр зөвлөхөр ажиллаач гэд би ажиллаад тэр маань 2020 онд дууссан. Тэгэхээр зэрэг одоо би тэр төсөл дээр зөвлөхийн ажил маань дууссан гэсэн үг. А яг одоо миний эрхэлж байгаа ажил бол шимтгэл төлөгч таны төлөө төрийн бас байгууллагын тэргүүн. Энэ нь болохоор зэрэг нийгмийн даатгалын салбарт маш олон жил ажилласан, дадлаг туршлагатай ийм гавьяаны хамралтанд гарсан нэг 5-6 ийм хүн байдгийг. Бид нийлээд нэг юу яагаад байгуулсан ийм төрөмс байгууллага. Тэгээд ерөөсөө ажил олгогч даатгуулагчдад нийгмийн даатгалын хуулийг сурталчлах, тэр талаар одоо зөвлөгөө өгөх, ийм л зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрөмс байгууллага байгаа. Тэгэхдээ өнөөдөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилоход би шинжээчээр оролцоход бол энэ төрийн бас байгууллагын үйл ажиллагаа маань нэг зөрчилдөхгүй байх гэж бодож байна. Яг гэвэл би тэр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдох тэр гишүүнд нийгмийн даатгалын хууль хэрэгжихгүй байгаа ямар асуудал байна гэдэг талаас нь шимтгэл ажил олгогч даатгуулагчийн эрх хэсгийг хамгаалж шаардлага тавих болохоос биш тэр хүнийг би харин миний одоо тавьсан тэр шаардлага тэр ажил олгогч даатгуулагчийн эрх хэсгийг үнэхээр хууль эрх зүйн хүрээнд нь хамгаалж чадах тийм хүн тэр гишүүн байгаасан гэдэг үгнээсээ би одоо шинжээчээр орё гэж ийм л санал хүсэлтэд ирсэн. Тодруулах өөрийн доо яг шүү. За ер нь бол манай нэр дэвшиж орж ирж байгаа хоёр нэр дэвшигч хараат бус гишүүнийг одоо хараат бусаар дүгнэлт гаргах гэдэг шүү дээ шинжээчээд ажиллах гэдэг. За нэр дэвшиж орж ирж байгаа хоёр одоо мэрэгжлийн экспертүүд байх хэвээр. Энэ хүмүүсийн маань зорилго нийгмийн бодлогын байнгын ороо хууль эрх зүйн хүрээнд энэ сонсгол дээр бас хараат бусаар дүгнэлт гаргах одоо үндсэндээ хөндлөнгийн аудиторууд юм шүү дээ. Энийг шалгаруулах гэдэг хоёр зорилго өөр хоорондоо зөрчилдөд байна. Нийцэж чадахгүй байна. Цэрэн Дулаан хувьд бол та туршлагатай хүн байна. Нийгмийн даатгалын салбарынхаа талаар бол хангалттай туршлага суучихсан. Энэ үндэсний зөвлөлд одоо сонгогдох тэр даатгуулагчийг төлөөлж сонгогдох хүн ямар мэдлэг боловсролтой, дадлаг туршлагатай хэн байх вэ гэдэг дээр дүгнэлт гаргах хэмжээний туршлага танд байна. Гэхдээ таны зорилго өөр байна. Зорилго нийцэхгүй байна гэж хэлмээр. Нөгөө талдаа манай одоо мөхс соёл, Эрхэнбаатарын мөхс соёл. За 1 минут нэмээ. Мөхс соёл нэр дэвшигчийн хувьд бол та мэрэгжлийн хүн байна. Эрдэмтэн судлаач хүн байна. Гэхдээ та бол яг энэ чиглэлээр дадлаг туршлагагүй байна гэдгийг одоо бас өөрөө ч ярьж байна, манай гишүүд ч хэлж байна. Ер нь бол альва одоо хараат бус шинжээчийн дүгнэлт гэдэг бол тухайлбал хууль хяналтын байгууллага, шүүх цагдаагийн байгууллага дээр хараат бус шинжээчээр хэнийг томилдгоо гэхээр тухайн салбартаа хамгийн их мэрэгсэн хүнийг томилдог. Тэгэхээр өнөөдөр бидний зорилго, та бүхний зорилго хоорондоо уялдахгүй байгаа нь өөрөө одоо нэр дэвшиж орж ирж байгаа хүмүүс маань энэ ажлынхаа чигүүргийг ер нь ойлгосон юм уу гэдгийг л одоо ярих хэмжээнд хүрээд байна л да. Нийгмийн бодлогын байнгын ороо, манай байнгын орооны ажлын албан дээр одоо энэ зохион байгуулалтыг хийхэд өөр хүмүүс нэр дэвшээг юм уу? Ерөөсөө ганц орж ирсэн хүмүүс маань л ийм болчиход байна гэдгийг л одоо гайхаад эргэлзээд. Тэгэхээр миний хувьд бол бас Зульфихар гишүүнтэй бол санал нэг байна гэдгийг хэлмээр байна. Ер нь бол хуулийн хугацаанд 3 сарын 21-нд бол нэр дэвшиг зар тавьсан. Тэгээд 2 хүний нэр ирсэн. За би бас нэг асуулт асууя.
Ер нь бид нар нөгөө өмнөх хуралдаан дээр үндэсний нийгмийн даатгалын чийсэн, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн төлөөллийг ер нь бид нар дахин нэг шинээр авч үзэх хэрэгтэй. Энд өөрчлөлт шинжилт оруулах шаардлагатай байна гэж ярилцсан. Энэ дээр та хоёрын санал бодол ямар байна? 3 дугаар микрофон. Микрофоныг өгнө. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд бол даатгуулагч, ажил олгогч, иргэдийн эрх ашгийг хамгаалсан тий. Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг хангах. Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг хангах явцад нийгмийн даатгалын сангийн, хөрөнгийн, зарцуулалт, орлогын бүрдүүлэлтэд гүйцэтгэлд нь хяналт тавьж чадах тийм чадамж өгөхий гишүүд байгаасаа гэж би боддог хувьдаа. Тэгвэл өнөөдрийн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдээр ажиллаж байгаа хүмүүс маань яг нөгөө гурван талд энэ гурван байгууллагаасаа төлөөлөл болоод ороод ирсэн хүмүүсийн хувьд бол одоо ажиллаж байгаа гишүүдийг бол би бас тийм шаардлага хангахгүй энэ нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлуудыг бол бас бүрэн дүүрэн бас даатгуул. За нэмэлт минутын өгнө. Хамгийн гол нь одоо нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд маань чадвартай, мэрэгчсэн, чадах сайтай тийм хүмүүс байж ижил өнөөдөр нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилт бүрэн дүүрэн одоо ажил олгогч даатгуулагчдын сэтгэл ханамж тэр одоо таашаалд нийцэх ёстой. Тийм учраас би энэ үндэсний зөвлөлд маань мэрэгдсэн чадварлаг бас энэ даатгуулагч, ажил олгогч иргэдийнхаа одоо нийгмийн хамгаалал тэр талаас нь бол одоо зөв зүйтэй бодлого шийдвэр гаргадаг ийм чадварлаг хүмүүс байгаацай л гэж хүсэндээ би одоо энд шинжээчээр оролцъё л гэж орж ирсэн шүү. За ажил олгогч яг тал дээр яг танд тодорхой санал байна. Одоо бол хуулиараа бол 3 төлөөлөгч бол төлөөлж байгаа. Яг энэ дээр бид нар бас яг тодорхой саяын таны хэлж байгаа юм бол аюу ерөнхий байна л та тийм. Гуравдугаар микрофон. Ажил олгогчийг төлөөлж байгаа гишүүн маань одоо тэр ажил олгогч эзэдийн холбооноос 3 төлөөллийг томилж оруулж байгаа. Энд нь болохоор ажил олгогчийг төлөөлж байгаагийнхаа хувьд тухайн ажил олгогчийнхаа мөн тэр ажил олгогч ажиллаж байгаа даатгуулагчийнхаа эрх ашгийг л одоо хуулийн хүрээнд тэднээс эрх ашгийг л хуулийн хүрээнд хамгаалах тийм л чадамжтай байх ёстой л гэж үзэж байгаа шээ. За мөх соёл шүү ярина. 5 дахь микрофон. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд одоо миний зүгээс хэн байх ёстой вэ гэд аваад үзэхээр ер нь бол эрүүл мэнд гэдэг чинь одоо хүн болгоны хувьд маш үнэтэй зүйл. За тэгээ хуулинд хүртэл бид амьд явах гэдэг эрхтэй гэд байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ даатгалын сан маань өнөөдөр өртөө байна гэдэг. Тэгвэл энэ өртөө яагаад өртөө байгаа юм бэ тийм ээ? Энээс гарах ямар гарц байгаа юм бэ? Гаргалгаа байгаа юм бэ? За ерөн бол одоо би Солонгост 3 жил, Японд 4 жил амьдарсан. За энэ хугацаанд бол дандаа улсын даатгалд бол хамрагдчихсан. За улсын даатгалд хамрагдаад одоо тэр улсынхаа даатгалд хамрагдаад миний хувьд бол маш их бенефитийг хүртэж байсан. Тэгвэл Монгол улсын хувьд эрүүл мэндийн даатгалын энэ тогтолцоог тийм ээ яг яагаад өртөө болцсон? Тэгээ дээрэс нь яагаад хүмүүсийн өвчлөл одоо хэрэн одоо буурахгүй? За нэмэлт минут үе 5 дахь микрофон. Улам өсөд байгаа юм бэ тий. Тэгвэл энэ үнийг одоо даатгалын сан гэдэг чинь өөрөө тэр өвчлөл зориулагдаад тий. За энэ одоо онцтой ийм өвчлөл ийм одоо хэмжээний санхүүжилт өгнө гэдэг ингээд байгаад байгаа. Тэгвэл тэрнийг одоо яг үнэнчээр одоо
зөв одоо хүнд нь аваачиж тийм ээ өгөж чаддаг, бусдаас нь авч чаддаг. Яг энэ тогтолцоог л одоо бүрдүүлэх нь чухал юм болов. Тэгээд энэнийг мэддэг тийм бизнес сэтгэлгээтэй гэд түрүүнд хэлээдсэн тийм ээ бизнес сэтгэлгээтэй санхүү эдийн засгийн мэдлэгтэй, эрх зүйн мэдлэгтэй. За тэгээд дээрэс нь хамгийн чухал нь бас энэ эрүүл мэндийн одоо анагаахын мэдлэгтэй хүмүүс хоорондоо баг болоод хамтарч ажиллавал зүгээр юм болов л гэж бодож байна. За ойлголоо. За асуулт асууж дуслаа. За үг хэлэх гишүүд байвал нэрсээ өгнө. За гамма гишүүнээр туслалаа.